Өнөөдөр 1988 оны 6 дугаар сарын 28. Энэ өдөр их Монгол орны минь найрын алтан түүх бас нэгэн шинэ хуудасаар баяжиж байна. Монгол Ардын улс томын төвөр оны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчийн нар нөхөр Батмунхийн урилгаар манай улсад албан ёсны найрсаг ажлыг хүргэсэн ирж байгаа Солонгосын хөтөлмөрийн намын түүх оны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд найрамдах ардчилсан Солонгос Ард улсын ерөнхий нөхөр Ким Ир Сенийг хөлгөлсөн тусгай галт тэрийг Улаанбаатар төв буудалд хүргэсэн ирэхэд нөхөр Батмунх содон нар хүнд зочнон халуун дотноор угтан залглоо. Эрхэм зочны айлчил зориулан бүгд найрамдах ардчилсан Солонгос Ард улс бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн дуулалыг гიშгэлэн их буугаар 21 удаа ёслолын буудлага хийж хүндэтгэлээ. Солонгосын хөтөлмөрийн намын түүх орны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд найрамдах ардчилсан Солонгос Ард улсын ерөнхийлөгч таныг хүндэтгэн мөгдөж хүндэт харуулж ихсийг хэлье. Хүндэт харуулын дарга Ахмад Зориг. Нөхөр Батмунх Ким Ир Сен нар хүндэт харуулан өмнөр явж Монгол дайштын цогтой халуун мэндийг ирлээ. Алс холын айлчин зочиндон алжаалгүй амгалан барилгын өрөөлийг айлтхан амьд цэцгийн баг лав ирдэг нь улс төрний түгээмэл хүндлэл уламжилт манай эрхэм ёсоо. Нөхөр Ким Ир Сен түүний бравологчид манай нам засгийн удирдагчид албан ёсоор ухтагсад болон Улаанбаатар дахь дипломат зөвлөлтийн газрын тэргүүн нартай элэгсэг дотноор мэндчилэн зодглоо. Эрхэм зочид өөрийн элчин сайдын яамны дипломат ажилтнуудтайгаан уулзаж эх орон элгэн түмнийхэн халуун мэндийг өргөв нийслэлийн хөтөлмөрчийн зөвлөлтийн өмнөр явж мэндчиллээ. Манай хөтөлмөрчид хүндэт зочныхон айлчлал чин сэтгэлийн талархал баяраар дэвшүүлэн бүгд найрамдах Монгол Ард улс бүгд найрамдах ардчилсан Солонгос Ард улсын ард түмний энх найрамдлын өрөөлийг өргөсөн уряц болж байлаа. Нөхөр Батмунх Ким Ир Сен нарыг тусгай зассан тавцанд гарахад хүндэт харуулын ёслолын жигсаал явлаа. Солонгосын ард түмний гарамгай хүү бүгд найрамдах ардчилсан Солонгос Ард улсын намтрын удирдагч олон улсын коммунист ажигчны хөтөлбөрийн нэрс үзгэлтэн Ким Ир Сен та өнөөгөөс 32 жилийн тэртээ 1956 онд манай оронд анх айлчлан зочлож Монгол газарт хөл тэпэн морилж явсан хуучин анд нөхөр билээ. Нэгэн жарны хугас гэдэг түүхэн ахруу цаавалвч энэ хооронд манай хоёр орон социалист хөгжлийн замаар танилцгүй болтлон дэгжин дэвшиж манай найрамдлын түүх шинэ хуудасаар баяжин батжиж ирлээ. Хүндэт нөхөр Ким Ир Сен таны энэхүү хоёр дахь айлчлал манай хамтын ажиллагааны цаашдын хөгжинд уламж үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт Монгол түмэн итгэл төгсөөнэ.
Өнөөдрнээс Монголд хамгийн хүнд зочин өргөө цагаан гэртэн залдаг уламжлал заншлаар нөхөр Батмонко Тиймэрсийн нарын ёслолын уулзалт их тэнгэрийн амны харшийн Монгол гэрт боллоо. Манай оронд албан ёсоор найрсаг ажил хийж байгаа Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримд гардчсан Солонгос улсын ерөнхийлөгч нөхөр Тиймэрсэн Монгол ардын хөвсгөлт нам ардын тэрэг үндэслэн байгуулагч Сүхбаатар Чойволсонгийн бунханд цэцэг өргөж хүндэтгэлээ. Нөхөр Батмонко Тиймэрсэн нарын хэлэлцээ засгийн газрын ордонд боллоо. Чин сэтгэлийн харилцан ойлгох байдалд дуулсан хэлэлцээний үеэр нөхөр Батмонко Тиймэрсэн нар бүгд наримдах Монгол ард улс бүгд наримдах ардчсан Солонгос ард улсын хамтын ажиллагааны одоогийн байдал цаашдын төлөвийн талаар ярилцаж олон улсын зарим асуудлаар саналуудаа солилцлоо. Манай оронд хийж байгаа албан ёсны найрсаг ажлынхаа явцад Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах ардчсан Солонгос ард улсын ерөнхийлөгч нөхөр Тиймэрсэн социалист Монголын хөгжил амжилттай биечлэн танилцаж малчны суурьаар зочлолоо. Улаанбаатар хотын ойролцоох Баянголын аман зусаж байгаа партизаны сангийн аж ахуйн малчин дашторжийнх хүнд цочтон уур цагаан гэртээ морилуулж айрыг дээгэн тавьж ажил бүтээлэн танилцуулан хүндлэлээ. Эрхэм зочны айлчил зориулсан хүндэтгэлийн концертанд нөхөр Тиймэрсэн бравлагчдын хамтаар морилон ирэхэд үзэгчид талархал баяран өргөн угтлаа. Хүнд зочны концерт үзэхэд манай намтрын удирдагч нөхөр Батмонко Содон нар болон бусад удирдах зүтгэлтнүүд хамт байлаа. Хүнд зочны нутгийн Солонгос үндэсний бүжиг улсын ардын дуужгийн чуулган гоцол бүжигчин Цэрэн Эдмэд
Манай орнд албисаар найрсаг ажил хийж байгаа Солонгосын хөтөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримд гардчсан Солонгосоор дүүсэн ерөнхийлөгч Ким Ир Сенийг дагалдан яваа. Солонгосын хөтөлмөрийн намын төв хорооны улсын төвчөөний гишүүн бүгд наримд гардчсан Солонгосоор дүүсэн дэд ерөнхийлөгч Ли Жин Ок болон албаны бусад хүмүүс Улаанбаатар хотын сүлжимлийн 2 дугаар үйлдвэрээр зочлоо. Зочид үйлдвэрийн цэг тасгуудаар орж Монголын залуу ажилчин ангийн үйл бүтээлтэй өргөн дэлгэр танилцсан. Эх орныхоо малж авахын ноос үсийг ард түмний өргөн хэрэгцээнд боловсруулж байгаа ажлын явц бүтээгдэхүүний дээдсийг үзэж сонирхолоо. Монгол Ардын улс орны төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримд Монгол Ард улсын ардын их хурлын төрүүлэгчийн дарга нөхөр Батмөнхөн урилгаар манай орнд албистын найрсаг ажил хийж байгаа нөхөр Ким Ир Сен тэргүүтээ бүгд наримд гардчсан Солонгос Ард улсын нам төрийн зочид Монголын пионер сурагчдын ордонд хайрцаглаа. Ахас тээцийн үндэслэн хөгжүүлсэн ард түмнийхэн хариу найрамдалд ач үрс маань үнэнч ашид хойч маань үнэнч. Эрхэм хүндэт зочин Марлин Ирсэнд хүндэтгэлийн шугамжлсан хийж нөхөр Ким Ир Сенийг Ленин нэрмжит Монголын пионер сурагчдын ордны хүндэт пионер элсүүллээ. Нөхөр Ким Ир Сен пионер сурагчдад хандаж хэлэхдээ би Солонгос Монголын ард түмэн хүүхэд багчуудын найрамдал харилцааг хөгжүүлэхэд бүх хүч чадлаа зориулна гэлээ. Хүндэт зочид Монголын пионерийн төв ордны дугуйлангийн бүтээлээс танилцаж сурагчдын концерт үзэж сонирхолоо. Наримдах Монгол Ард улсын ардын их хурлын төрүүлэгчийн зарилгаар Солонгосын хөтөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах ардчсан Солонгос Ард улсын ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сенийг 75 насны ноёд тохиолдуулан бүгд наримдах Монгол Ард улсын төрийн дээд шигнэл Сүхбаатарын одон оршигнсныг нөхөр Батмөнхөн гардууллаа. Төрийн өндөр дээд шигнэл хүртээсийн явдалд нөхөр Ким Ир Сен гүн талархлаа илэрхийллээ. Эдийн засгийн шинжилгээ ухааны техникийн амтны ажиллагааны 2 орны засгийн газар хоорондын зөвлөлт комисс байгуулах тухай бүгд наримдах Монгол Ард улс бүгд наримдах ардчлан Солонгос Ард улсын засгийн газрын хэлэлцээртэй нөхөр Бэлжээ Юм